Мөнх тэнгэрийн хүмүүсийн язгуур соёлын тухай. Монгол хүмүүний оюуны соёлоос эрдмийн өвдөс, хурлын уншлага, ая дангийн тэмдэглэгээ болох ян яг соёлын бит бус үеийг бид энэ удаа онцлон үзлээ. Ян яг гихчин чухам юу болох, яагаад чухал болох, энэ соёлын бит бус үеийг тэгч үндэстийн тухай энд хүүрнэ. Эртний дуу хөгжмийн хэдэн зууны ая аялгауг уран бүтээл, эрдэм шинжилгээ, судалгааны эргэлтэд оруулах гайхамшигт дуу ухааны тухай энд тэмдэглэлээ. Ян яг буюу ая их шиг бичиг. Янаг гэдэг нь ер нь өөрөө төвдөг байхгүй юу? Их шиг тэмдэглэл гэсэн үг л дээ. Төвдөг гэдэг манай энэ эрдэмтлээ тэгж тайлбарласан байдаг юм л да. Ер нь одоо Бурхны шинийг дагаж Монгол хэлэнд орж ирсэн. Бурхны шиний хурлын одоо зан үйлийн нэг нэр томьёо л доо. Хурлын зан үйл дотор бол олон одоо дархлага тайллагтай холбогдолтой тийм зан үйлүүд байна. Шинэ яныг бол 10 хангал гэж одоо хүмүүс их хэлж заншсан. Хандангаар одоо 29-ний өдөр хурдаг энэ хурлуудын тэр одоо мах галж байдаг юм уу, ламж байдаг юм уу, чойжооч гэдэг юм уу, эдгээр энэ 10 хангалуудын одоо уншлагыг ая дантай уншихад зориулагдсан. Тэрнийг ямар ая дангаар унших вэ гэдгийг тэмдэглэсэн ийм их шигийн тэмдэглэгээ гэсэн маягтай утгатай үг үгэлдээ тийм төвд гаралтай үг юм. Тэгэхээр одоо ерөөсөө янинг гэдэг байгаа юм бол ерөөсөө энэ одоо зурлагыг л хэлж байгаа шүү дээ. Их шиг тэмдэглэсэн одоо зурлагыг л одоо янинг гэж хэлээд байгаа юм л да. Их шиг тэмдэглэсэн зурлаг гэвэл бидний амнаас гарч байгаа авиаг цагаан толгойн 35 үсгээр тэмдэглэдэг төдийгүй энэ нь бидний хэлэх гэсэн утга санааг бүрэн дүрэн илэрхийлж чаддаг. Харин Бурхны шашны бүрээ бишгүр болоод дэлдэх, цохих, үлээх зэрэг бусад дуу чимээ, уншлаг номын ая данг бүрнээ илэрхийлэхэд эдгээр 35 үсэг төдийгүй өрний нот тэмдэглэгээ хангалтгүй байлаа. Угтаа хэдэн зуун жилийн өмнө өрний нот тэмдэглэгээч байсангүй. Тиймдээ ч бидний өвгдөөс өв уламжлалаа хэрхэн хадгалан үлдэх вэ гэсэн асуултын өмнө ян яг хэмээх нэгэн гайхамшигтай хариултыг олсон юм. Орчин цагийн ойлголтоор хэлэх юм бол энэ мэрэгжлийн өгөхлөлөг гэж мэрэгжлийн нэр томьёо гэж хэлж болно. Зүгээр одоо ганданд бол ламнар ян татна, ягнана, янга одоо татна гэдэг юм ингээл ярианы хэлбэл янз бүрээр хэлээд явдаг. Тэгэхээр бидний үг дээдс бол энэ аялгаугаа бол 4-5 янзын л одоо тийм нот их шиг тэмдэглэгээл одоо ингээд тэмдэглээ хадгалаад бидэрт бол ингээд үлдээсэн байна л да. Ян ягт нийт 17 зүйлийн дүрс тэмдэглэгээ байна. Эдгээр дүрс тэмдэглэгээ нь хурлын унцад зэрэг ян татахад мэрэгшсэн хүмүүс хаанан татах, нуглах, цохих, өргөх, төр зогсох болон төгсгөл чангарах, сулрах, хаан аяыг нь голлож, харин хаан нь үгийг нь эрхэмлэж, түргэн, удаан, алин байдлаар татах, хизээн эрдүү болох, жавхлантай, тодорхой, эрмүүн дуурах, харин хаан нь эм дугих, уянгалаг, нарийн, чичирхийсэн шинжтэй дуурах. Хаан нь саармагд болох, ариун, хувирамтгай, уян шин чанартаагаар аялах болон тэдгээрийг хэрхэн сүлжилдүүлэхийг тэмдэглэсэн байдаг. Тэр явган унших ая дантай өргөх унших хоёрын хооронд хурааж байгаа буян нь бол одоо бас асар их ялгаатай шүү. Жишээ нь умааны ведний хүм гэж нэг хэлэх, умааны ведний хүм гэдгийг ая дантай унших хоёрын одоо хурааж байгаа буян бол харилцан адилгүй шүү өнтергээд хэлчихсэн шүм номууд ч бас байж. Энгийн үгээр тайлбарлавал Бурхны шашинд ая дантай бөгөөд ая дангүй уншигдах хурал аль аль нь байдаг. Гэхдээ ая дантай уншлах нь Бурхан эсвэл Сахиус гээд тухайн шүтээний таалал сэтгэлийг баясгахын тулд ая данг өргөн барьдаг учиртай. Цаашлбал ян татагч нь зөвхөн аялгуулах биш, бясалгах талаасаа нэн онцлогтой. Хүн амьсгалаа дэлгэрэнгүүгээр уртаар шавхарч гаргах,
таацуухан аяар амьсгалаа дундуурхан гаргах зэргээр бясалгах маш нарийн арга зүй энд нуугдаж байна. Энэ ян гэд татна гэдэг чинь өөрөө зөвхөн дуулаад байгаа ажил биш. Тэр янгаар буцаагаад тэр хүний сэтгэлийг боловсруулах гэж байгаа. Янгаар буцаагаад тэр хүний явдал мөрийг засах гэж байгаа. Янгаар буцаагаад тэр хүний үзэл бодлыг сайжруулах гэж гэрүүлэх гэж байгаа. Ийм зорилго бас тэр хурал номын аядан дотор байна. Тэгээд ирэхээр тэр ян татна гэдэг чинь өөрөө цаанаа бясалгал. Ян эгийг өвлөн тэгж болох үндэст нь мах гал тэргүүтний ая гიშгийг үлэмж эзэмшсэн, хоолоогоор уралхан ухаанд сайтар мэрэгшсэн хуврагууд юм. Унзад лам тухайн хурлыг хэрхэн уншиж байгааг бусад хуврагууд сайтар сонсож даган суралцдаг. Даган унших тоолонд уг номын аядан өнгө химнэлийг өвлөн тэгчид олон болохын сэжин буйцаа. Жишээ нь одоо бид энэ судалгааны явцыг судалгааг бол одоо гандангийн өвлийн хурал байсах болоод хийлдэл гандантай хамтраад тэгэхэд гандангийн одоо их үндэт лавсран гэж хүн байна л да. Гандан хэмжээнд баг тэр хурлын ая дангуудыг бүрэн бүтнээр нь яг одоо бүрэн бүтнээр нь одоо мэддэг. Өөрөө одоо цээжээр татж чаддаг. Цээжээр татсан тэр ян яг одоо судар номтойгоо таардаг. Энэ хүн бол ганцхан л шүү дээ. Энэ цөөн тооны энэ ундэт лам нэр бол өөрийнхөө багшаас өв уламжлуулаад ингэж аваад явдаг юм байна л да. Тэгээд тэр чинь ингээд уншлаг болгон дээр ингээд явахсан хажууд байгаа улсууд нь ингээд уншсаар байгаа чэйжэнд нь орчдөг. Тэгтэл тэр лавсран үндэд өөрөө ямар нэг байдлаар хүн мөнх ус юм чинь. Өнөөдөр эрүүл мэндийн дээр ч юм уу байдлаас нь болоод хурал туурч чадахгүй бол яах вэ? Тэ? Айдан одоо хоолоо хошин гарахгүй болоод айдангаа татаж чадахгүй бол яах вэ? Өдр гэдэг асуулт. Алсарсаар байгаа оюуны энэ соёлыг авч үлдэх арга зам нь соронзон халсанд бичиж авахаас гадна нотлож алдагдахааргүй хэлбэр дүрсэнд оруулах юм. Гэхдээ нотлон бичиж үлдээхийн тулд эдгээр зурлаг дүрс тэмдгүүдийн учрыг сайтар болгох хэрэгтэй. Ян татна гэж хэлж байгаа тэр ая аялгууд татж байгаа тэр хурлын зам үйлүүд бол зарим нэг нь үлдэж хоцроод зарим нэг нь одоо зөвхөн судар нь байгаад байгаа байхгүй юу. Жишээ нь судар нь байвч гэсэн тэрийг яаж татдаг юм бэ гэдгийг мэддэг унзад нь байхгүй гэсэн үг. Харамсалтай юм гэвэл бид нар чи энийг нэг тоодгүй. Ягаад гэвэл нөгөө энэ бурхсны шашны юм одоо болохгүй. Одоо шарын шашны одоо горонгоо одоо юм олж болохгүй гэсээр хагаад ингээд энэ юм ингээд хаяад бүр мартаад тэгээд л одоо нөгөө өрн дахны юм гээд шин юм цуулуулна, хуучин юм болуулна гэдэг шиг ингээд өөрхийн нэг юм өрн дахны юмыг л аваад мэдээ ингээд. Тайллыг олж өрний 5 шугамтад буулгахад эрт урдын ардын дуу хөгжмийн зарим тэмдэглэгээнүүд ихээхэн дэм болно штэ. Өөрөөр хэлбэл өнөөдрийн энэ судалгаанд үндэстний уртын дуу, туйл хайлах, хөөмийлэх зэрэг нь хэрхэн хадгалагдаж ирсэн. Түүнийг хэрхэн тэмдэглэж байсан зэрэгтэй харьцуулж хөгжмийн урлагтай шүтэлцүүлэн тайлах тухай асуудал юм. Одоо ингээд одоо зурлаг гэдэг нь бол энийг хэлээд байгаа штэ. Ингээ хэлж байгаа. Тэгтэл одоо энд зөвхөн энэ бурхны шашны төдийг одоо энэ дөрвөн утасд хуучрын Монгол дөрвөн утасд хуучрын одоо хоёр аялгауг ингээд тэмдэглээд үлдсэн байгаа юм л да. Тэгэхээр монголчууд болохоор энэ юуг бол энэ уншлагыг айдууг бол нэг зурлага энэ хөгжмийн тэнцвүүдийг бол тус бүрт нь бол одоо өлөө хөгжмийн нэг төрлийн зурлага, утас хөгжмийн нэг төрлийн зурлага. За тэрэн дотроос энэ жавхтас хөгжим ятгыг бол бас өөр төрлийн ингээд зурлагаар ингээд хадгалж ингээд үлдээсэн байгаа юм л да. Өнөөдөр үндэстэн татаж мэдэхгүй байгаа үе олон судар бичгүүд байна.
Тэрнийг өнөөдөр судар нь одоо байгаа унсад нь татж мэдэж байгаа тэр янгуудыг нотлсон туршлаган дээр үндэслээд тэрнийг нот руу хувиргаад хөгжмийн одоо нот уншиж чаддаг хүнээр дуулуулад үзчих юм бол тэр ер нь ямар шоу аюулгүй гарах нь гэдэг. Яг одоо ингээд уншаад байгаа юм шиг хүмүүстээ цаанаа одоо баян браатай аюулгүй уртын дууны одоо тэгээр гэдгэлэгдсэн тийм сайхан дуунууд. Ялангуяа тэр нь бол ихэнхдээ одоо бисрэг уртын дууны маягаар ингээд үлдчихсэн юм бас байх юм. Тэгэхээр тэрнийг бид нэр судраар байгаа юмыг харангуйтаа шууд энэ нь ийм тэмдэглэгээ, ийм одоо хөгжмийн нотны тэмдэглэгээ, ийм одоо ритмтэй, ийм одоо хэм хэмнэлттэй юм байна гэдгийг ингэж тодруулаад тэгээд тэр татаж мэдэхгүй байгаа тэр янгуудыг нөгөө нотонд хувиргаад тэгээд одоо буцаага тэр хөгжмийн хүнээр ингээд уншуулвал ямар шуг маягаар сонсогдох нь вэ гэдгийг турших гэдэг нь л. Яагаад ингэж мартагдахад үрсэн гэхээр жишээлбэл тэр зарим дуу бол эмэгтэй хүн одоо дуулахыг хоригдсон. Нэг долоо лам нэг одоо шангуу хууртаа заавал ингэж дуулдаг тийм. Тэгтэл нөгөө нэг лам нар ч одоо нэг өнгөрсөн нэг хэдэн жил чинь нэг 50-60 жил ч одоо нөгөө нэг их одоо хэцүү байсан болохоор тэр чинь хаа дуулах дотроо дуулахаас өөр аргагүй. Ингэж өвлүүлэх болцооны муу байсан учраас ийм ингээд тасраад. Ер нь энийг тайлж унших, ерөнхийн нэг голч дундаж нэг түлхүүрийг бид нар олох шаардлагатай байгаа учраас л харьцуултуудыг хоёр талаас нь хийх гэдэг байгаа юм. Тийм ээ. Монголчууд эртнээсээ л талын салхи мэт уртын дууга мөнөх янгыг гэгч зурлагаар тэмдэглэж ирсэн нь бэ. Гэвч уртын дуу амнаас ам дамжин уламжлагдахдаа дуулаачийн сэтгэл зүй, нутаг орны онцлог, өгүүлэхүйн эрхтэн, цаг агаар, нарийн бүдүүн хоолойны онцлог зэргийг шингэн хувьссаар иржээ. Энэ бүхнийг дуулаачид тулган зохиолын дуу шиг нэгэн хэвийн аясаар нотлох боломжгүй тул харилцан адилгүй тэмдэглэгдэнэ. Жишээлбэл өвгөн шуу гэдэг дуу байдаг юм да. Тэр дууг бол 40-од оны үед тэр Оросын нэг эрдэмтэн бас тэрийг ингэж нотлоод Смирнов ингэж нотлоод тэгээд ингэж үлдээсэн байна. Нот нь болгоод үлдээсэн байна. Тэгээд тэрийг болохоор яаж нотлосоор яг нөгөө чамин хуурч дордогоо цэрэмдэрж байгаа тэрээр лимбидүүлээд тэгээ ингээд нотлоод ингээд үлдээхэд өнөөдрийн одоо энэ манайхны уртын дуучдын болж байгаа өвгөн шуу эдгээр бол их зэрэгтэй. Уртын дууд одоо өрний нот тэмдэглэгээр тэмдэглэх гээд тэгэхээр тэр норб банцтугаан тэр их сайхан хоолойны одоо цохилго чимэг энэ төр нь бол байхгүй болчиход байна. Тэгэхээр энэ дээр заавал одоо нэг өөрийн гэсэн тэмдэглэл нэмэх ёстой гэдэг ингээд чимэдсэн яваа бол жишээ нь одоо тэр янз бүрийн төрс тэмдэглээнүүдийг нэмсэн байж байгаа л. Тэгтэл тэр төрс тэмдэглэгээ санансруугаар өөрөө шууд бодож аваад ингээд тэмдэглэсэн биш. Ямар нэг юмнаас харсан, өвлөж авсан, уламжилж авсан болов гэж үзмээр тийм тэмдэглэгээнүүд нь одоо жишээ нь их хүрээний ангийн гарал үүсэл дээр байгаа 17 янзын төрсөн тэмдэглэгээтэй зарим нэг хэлбэрээр бол таарч байгаа байхгүй. Энэ 17 дүрс тэмдэглэгээнд тухайлбал хоолой зохих, нуглах өгүүлбэр орсон өргөх гэсэн санаа бүхий 3 дүрс тэмдэглэгээ.
зогсох гэсэн утга бүхий дараах 3 тэмдэглэгээ зэргийг дуртаж болох юм. Хэмжээ ягуулыг сонин тэмдэглэсэн баг. Сонин их тэмдэглэсэн. Тэгээд одоо тэр янгийн одоо компьютер дээр бичиж аваад тий буцаагаад тэр хоолойг ингээд өндөр түвшин дээр ингээд задлаад ингээд харахаар хамгийн тэр доотой талын тэр юм дээр нь энэ янг дээр тэмдэглэсэн байгаа төрс шиг тийм адилхан төрсөд гарч байгаа. Тэгээ тэр бол гайхамшиг. Би тэрийг хараад бол манай өвөг дээдсийн үед л энэ одоо энэ компьютер бичлэг гэж байгаагүй тий янз бүрийн техник томьёо төхөөрөмжийн өндөр түвшинд хүрээгүй. Тийм үед тэр хүмүүс ингээд хүний хоолойг ингээд хөндлөн зүсээд тий яг дуулж явах үед ямар эрэхт нь яаж хөдлөх вэ тий ямар олчин хаанаа чангараа таанаа ингэх үү гэдэг юмыг ингээд яг алган дээр ингээд тавиад харж исэн юм шиг ингээд зурцсан баг. Тэгээ яг тэр зураг тэмдэглэсэн дээшээ өргөгдөж байгаа бууж байгаа тэр тэмдэглэсэн шиг юм тэр компьютерийн бичлэгийн хамгийн доотой талын тэр нэлээд төрсөн нягт байгаа тэр хэсэг дээр яг тэрнтэй адилхан төрс гарч ирж байгаа. Өрнийн 5 шугам арга болсон ч хүмүүсийн санаа бодлыг бүрэн дүүрэн илэрхийлж чадахгүй байсаар уртын дуу 5 шугамтад багтаж шингэхгүй дээр ямар нэгэн нэмэлт тэмдэглэхээ шаардаж байлаа. Гох шиг л гэсэн баг. Хоолой хүний хоолой яахаараа очиод гох шиг болох юм гэдэг. Тэ? Мэдхгүй бид нар хараад мэдхгүй гэж хэлсэн чинь нөгөө компьютер дээр бичээд тэгээд яваад ирж байгаа тэр ягт хэлбэр дээр бууж байгаа тэр нэг цагаан зурсаар гараад тэмдэглэгдэж байгаа юм нь яг л үнэхээр нэг тийм загасны дэгийн гох шиг юм шиг юм. Тэгээд тэр хүний хоолой тийм хөдөлгөөн гараад тийм ухаад дээшээ өргөднө гэдгийг л тэр хэчнээн 100 жилийн өмнө тэр нэг төрсөөр тэмдэглэл үлдээсэн. Нэгэнт одоо ингээд бүх аялгау хөгжмөө ингээд бидэд үлдээчихсэн шүү дээ. Бид нар таньдгүй, уншдаггүй. Тэгээд энэ нь шүү дээ хилээр гараад яваад гэдэг. За бүр шивид одоо дайны гэсэн улсуудад бол бүр уртын дууны одоо 60 гаруй одоо судар гарсан байна гэл. Одоо хуучин одоо цоодлогоо уртын дуучин цоодлогоо бол их харамсаж хэлж ирсэн гэдэг. Яагаад юм бэ гэдэг нь энэ ян татна гэдэг чинь өөрөө Монголын соёлын яг уу хүндрэлтний одоо хөгжмийн урлагт оруулсан монголчуудын хувь нэмэр энэ мөн байхгүй. Хамгийн наазах нь өвөг дээдсийнхээ энэ бүтээсэн юмнуудыг л хайрлаад ядахта тайлаад уншиж хэрэгтэй шүү дээ. Тэр монголчууд монгол хүн бичсэн. Тэрийг монгол хүн л унших хэрэгтэй шүү дээ. Одоо манай судалгааны ажилч нь үндсэндээ энэ Монголын эртний одоо олон хэдэн зуун одоо аялгауг тий хөгжмийн ноотонд хувиргаж одоо тэмдэглэх сэргээх нэг өвлүүлэх болцоо боломжийг хайж байгаа. Тэгээд эргээд тэр одоо энэ эртний Монголын жишээ монголчуудын өөрснөө хэрэгжилж иржсэн энэ их шиг тэмдэглэгээ чинь зөвхөн ноот биш ноотноос ч өмнө биднэрт ийм тэмдэглэгээ байсан шүү гэдгийг одоо батлах. Тийм ээ. Өрнийн 5 утас 7 нотоор илэрхийлж үлдэглэх үндэснийг их аяг шиг аялгуудан бидний чихэнд дуурссаар байна. Гэвч түүнийгээ хэрхэн хадгалж, хамгаалж, бичиглэн үлдээх, судлан дэлгэрүүлэх вэ гэдэг айхтар асуултын өмнө бид ирээд байна. Соёл урлагийн их сургуулийн харьяа, соёл урлаг судлалын хүрээлэн, Монголын бурхан шашны төв, Андан тэгчлэн хий. Өнөргийгийн зан азрын нэрэмжит бурхан шашны дээд сургууль хамтран Ян Эг нь Монголын уламжлалт хөгжмийн их шиг тэмдэглэгээ мөн болгон нэртэй эрдэм шинжилгээний баг хурал Монголын төдийгүй дэлхийн хөгжмийн урлагт томоохон хувь нэмрээ орууллаа. Монголын хөгжмийн урлагийн уран бүтээлч судлаачдыг нэгэн санаанд нэгтгэсэн энэ хурлын үр дүн дараа дараагийн ажлын эхлэл болсон гэдэгт итгэлтэй байна.